За өглөөний минь хүүхдүүдээ бүгдээрээ өнөөдөр дараалал нэмэх асах хичээлийнхаа баттгалыг хийнэ. За бүгдээрээ энэ зургийг ажиглаарай. Зургийг ажиглаад багштай бодлого зохиож хэлээрэй. За энэ цэцгэн дээр юу байна вэ? За цэцгэн дээр хэдэн зүгий байна? Тоолоорой. За эхний зохиож байгаа асуулт нь байна тийм ээ. За одоо яах нь вэ? Сайн анхаараарай. Зүгий нисээд хүрээд ирлээ. За хэдэн зүгий нэмж ирсэн бэ? Зэтэй 3 тийм ээ. Хэдэн зүгий нэмж ирсэн бэ? За ингэж зохиож болох нь. За одоо зүгий яасан бэ? Нисээд явчихлаа тийм ээ. Хэдэн зүгий нисэж явсан бэ? Гэх мэтээр энэ зургийг хараад бодлого зохиож болох нэ. За одоо тэгвэл бүгдээрээ зохиосон бодлогоо илэрхийлэлээр бичье. За та хэд хэрвээ анзаарч тоолсон бол цэцгэн дээр анх 7 зүгий байсан. Түүн дээр 3 зүгий нэмж ирсэн. 2 зүгийг нисэж явсан. 7 дээр нэмхэн 3 хасхан 2 гэсэн илэрхийлэл зохиож болох нь. За эндээс за 1 2 гэд үйлдэлийн дараалал тавина тийм үү? Үйлдэлийн дараалал 1 2. За хамгийн эхний 2 тооны нийлбэрийг хамгийн эхэнд байгаа 7-гийнхоо доор 7-г 3-ийнхаа доор 3-ыг тавиад нэмэх тэмдэгтэй байгаа учраас нийлбэрийг олно. За нийлбэрийг олоод багш нь 10 гэсэн хариуг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байна. За 10 гэсэн хариугаа энэ дээр яг гарсан хариугаа заавал энэ доор нь бичих учраас багш нь энэ хоёрыг адилхан байна гэдэг үүднээс цэнхэр өнгөөр тэмдэглэж өгсөн. За ингээд 7 дээр 3-ыг нэмээд 10 гарч ийн. Үүний дараа 2 дугаар үйлдэл нь бидний хасах үйлдэл байна. За тэгвэл үүнээс хасхан 2 тэнцүү ингээд 8. За одоо энэ гарсан хариугаа илэрхийллийнхаа хойно ингэж тавих хэрэгтэй. За энэ хамгийн доор гарсан хариуг илэрхийллийнхаа энэ хойно тэнцүүгийнхаа тэмдэгний ард тавих хэрэгтэй учраас багш нь хоёулангийн бас адилхан өнгө ялгаж хийсэн байна тийм ээ. За тэгвэл та нар үүнийг дэвтэртээ задлаж бодоорой. За бодхоос өмнө илэрхийллээ уншаарай. 10-аас хасхан 6 нэмхэн 2 тэнцүү. За багш нь цаашаа үргэлжлүүлээд бодно. Та хэд багшийнхаа бичлэгийг зогсоож байгаад дэвтэртээ бодоод үнэн зөв хэсгээ шалгаарай. За дэвтэртээ задлаж бодох 2 дахь бодлого маань 9-өөс хасхан 5 нэмхэн 1 тэнцүү. 4 дээр нэмхэн 3 хасхан 6 тэнцүү. 8 дээр нэмхэн 2 хасхан 4 тэнцүү. За энэ дөрвөн илэрхийллийг та бүхэн маань бие дааж бодох нэ. Дэвтэртээ тэмдэглээд өөрөө бодоод өөрийгөө шал. За дараа нь багшийнхаа хийсэн бодолттой таарч байна уу гэдгийг хараарай. За багш нь мөн адил эхний 2 тоогоо бичлээ. Ялгуурыг ол хасах тэмдэгтэй байна тийм ээ. Тэгэхээр бид нар хаслаа. 4 гарсан хариугаа заавал эндээ бичих ёстой болохоор адилхан өнгөөр тэмдэглэсэн байна. Үүний дараа нэмэх үйлдэл маань дутуу учраас би нэмэх үйлдэлээ хийсэн. Ингээд хамгийн сүүлд гарсан хариуг
тэнцвүүгийнхаа тэмдгийн ард буюу илэрхийллийнхаа хойд тавих нэ. За мэдээж дээр нь үйлслийнхаа дарааллыг тавихаа бити мартаарай. За 2 дахь илэрхийлэл үйлслийнхаа дарааллыг тавилаа. Мөн үйлдэлээ хийлээ гэх мэт та бүхэн маань бие даажраа. За ингээд гэрийн даалгаварт дараах 8 тоог дэвтэртээ задлаж бодоод багшийнхаа оруулсан хичээлийн доор комментоор зургнуудаа оруулаарай. За анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа.